Ерөнхийдөө би эдийн засгийн ухааны доктор, Балигар улсад хамгаалсан шинжлэх ухааны технологийн их сургуулийн профессор цолтой. За Монгол улсын зөвлөх эдийн засагч толон чиглэлд ажиллаж байсан. Ажлын түүхтэй өндөө. Одоо 80-аад оны үед багш маань миний гинхмээр эхлэж байгаад ажиллаж байсан. Энэ Улаанбаатар эдийн их сургууль дээр үргэлжлээд явж байна л да. 2015 оноос хойш бол багшийнхаа сургууль дээр сургалтын нэрхэлсэн дэд захирал проректор ажлыг үл эрхлээд ингээ яваад ирлээ. Улаанбаатар эдийн их сургуулийн маань төв хувийн хөгжлийн анхдагч 25 онд 4-р удаагийн магадлал итгэмжлэлд амжилттай сайн орж 10 жилийн хугацаагаар магадлал итгэмжлэгдлээ ш. Нэгдүгээр сургалтын үйл ажиллагааны хувьд, судалгаа шинжилгээний ажлын хувьд, багшлах боловсон хүчний хувьд, сургалтын арга технологийн хувьд шаардлага хангаж байна л гэдгийг дүгнэлтүүд магадлал итгэмжлэл бас сургуулийн хувьд бол их сайхан ирээдүй боломж бол тавигдлаа л да. Зөвхөн улсын хэмжээнд нэг 65 сургууль байгаа шүү дээ. 65-аас 21-т яваал ихтэй сургуулиуд Монгол улсын хэмжээний төрийн, хувийн энэ сургуулиудын одоо төвшөнд бол одоо 21-т орсон. Эхний байрууд орсон сургуулиудын нэг нь манай сургууль байна.